Үз мэдхийн найзууд цугсрах өхөөрдөм хотхон тавтай морис. Хунсаа идээд л байх юм да манай үл мэдэх. Хэр урт юм дээ. Идэж дуусч гин үү? Ер нь хэр байна? Дуусч Нэвтрүүлэг эхлэхэд л идээд ихэлсэн одоо яг дуусгаж байгаа юм байна тийм үү? Дуусчи. Тэ Жеремэнтэй сүнсгүй байдаг. За, жишээ нь. Чиг орхоо. Чиг орхоо сүнсгүй гэж юу? Тий. Чи яагаад гэж бодож байгаа? Би ChatGPT-гээс Жеремэнтэй сүнсгүй чинь тийм гэж хэлсэн. Нэрээ тэгээд тэгсэн чиний орхоо сүнсгүй гэж гинүү? Тий. Дэлхийн 2 дахь хамгийн үнэтэй ш. Дэлхийн 2 дахь хамгийн үнэтэй юу? За би ерөөсөө мөрөөдөж чирэггүй юм байна гэж ойлголоо. Яар шиг зүгээр. Тэгсээс нэвтрүүлгээ өдлөөд олдож байгаа копигаа угаал сууж тийх үү? Тэгсэн дээрдээ баг. Тэгсэн дээрдээ. За баярлалаа танд. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч Southgoby Sands. Сайн байцгаана уу хүмүүдээ. Үл мэддэгдэх жижигхэн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Энэ манай жичин бол төгөлдөр. Та хүн маань анзаарсан бол үл мэдэх маань бас өөр хөөрхөн шинэ хүүгээр өөрчлөгдсөн байгаа тий. Үл мэдхээ. Чамд хин гэдэг лээ? Бүрэн очир. Тий, тэгээд чи яг манай төгөлдөр шиг бас нэвтрүүлэгт оролцоод тийм ээ. Зөндөө олон зочноор оролцсон тий. Санж гин үү? Санж. 2 удаа оролцсон. 2 удаа оролцсон. За хичээл сургалга нь ямар байна төгөлдрөө? Гайгүй. Яаж ин хэд сурж гин? Би ангийнхаа 2 дахь хамгийн сайн. 2 дахь хамгийн сайн, 1 дахь хамгийн сайн хэмб. Мичэд. Үл мэдхээ. Миний хүү ангийнхаа хэддэг сайн нь вэ? Би сайн мэддэггүй. Мэддэггүй юм уу? Тий. Яагаад мэддэхгүй вэ миний хүүд сайн? Ямар ч ихсэн хаяа 6-аас бараг дээс авдаг. За, тэгэхээр гайгүй байна гэсэн үг үү? Тий. Танаа ангид хамгийн мундаг нь хэн байна ер нь? Би бараг мэддэггүй штий. За, одоо сургуулийнхаа тухай жоохон ярьсан юм чи гэр бүлийнхээ тухай ярий тийм ээ? Миний хүүд одоо эгчтэйгээ мууддаг хэвээрэл гисэн тийм үү? За, аялгуу та хоёр яагаад муудаад байна? Би түр харандаа аваад зураг ихэд үгүй чи өөрөө харандаа хэрэгэл ихэд би харандаага сургууль дээрээ орхицсан байна ихэд за хохчин би харандаага өгөхгүй ингээ тэгээ би ганцхан үзгээрээ дурд. Хохчин гэдэг чи одоо ямар үг вэ? Мэдхүү хохчин гэдэг үг? Тий. Юу юм? Зүгээр анзаарахгүй байлгуудыг яг үдэ гэдгийг илүү ширүүн болгож байгаа. За. Сонин тайлбар байна бас. Төгөлдөр эгчтэйгээ муудахгүй байхад яавал дээр гэж бодож чинь чи ямар зөвлөгөө өгөх вэ төгөлдөрдөө? Эгчтэйгээ дотн бас найрсаг хандаж байгаарай. Би уг найрсаг тэгдэг. Тэгсэн чи ханддаг. хандаад байгаа байхгүй юу найрсаг? Тэгтэл болохгүй нь яах вэ мэдхээ? Тэгээд эгч одоо хүртэл тэврийн хэд холдоод Игч тэврийг гэхээр холдоод байна. Яах вэ мэдхээ? эсвэл эгчин найрсаг хандаж болох юмсүү. Аялгүй зүгээр хэлсэн болгоныг гүйчих гээд байгаарай заа юу. Хийгээд байгаарай заа юу. Игчээ гişүүг орсон байвал заа юу. За. Би баг аялгуугийн оронд заа гэлээ шүү дээ. За миний хүү чинь инженер аавтай, хуульч ээжтэй юм байна тийм үү? Мэдхүү инженер гэж ямар ажил байдгийг үл мэдхээ? Би л өмнө нь мэддэгээс тэгээд мартсан. Мартсан байгаа учраас одоо төгөлдөр тайлбарлана. За. Байшин бариад бас ингээд интернетийг хийдэг хүн. Нөгөө шин байшин барихад гэрэл асаадаг гэсэн. За. Чухал ажил байна. Хуульч гэж ямар ажил үл мэдхээ? Хулгайг оруулж штэ тэр хүний барих ёстой штэ. Барихад хэдэн жилийн ял өгөхийн ингээд шийддэг хүнийг хуульч гэдэг. Зүү төгөлдрөө. Тий. Чи тэгээ юу гэж бодож байна ер нь аав шигээ ингээд одоо барилга барьдаг, эсвэл гэрэл асаадаг инженер болох уу эсвэл ээж шигээ хуульч болох уу? Инженер болох уу? Үл мэдэх юу гэж бодож байна? Инженер бас инженер үү? тийм манай бас байлагч юм байхгүй юу? За тэгвэл ингээ би 2 инженертэй сууж байгаа юм байна шүү дээ. Зөв үү ирээдүй? Манай төгөлдрийн ярих дуртай нэг сэдв байгаа гэсэн л дээ. Би амьтны тухай бол ерөөсөө эцэгсгэлгүй удаа ярьж чадна гэж хэлсэн. За та хоёр ямар амьтны тухай ярмаар байна? За
Зааны тухай яриг нэ болох уу? Болно. За тэгвэл зааныг эхлээд төвлөрд тайлбарл. Ямар амьтан байдгийг би л Монгол заан хараагүй. Монголд байж магтал байхгүй. Магтал байхгүй. Заан ганцхан халуун оронд байдаг. Ааха. За яагаад тэр одоо халуун оронд байдсан бол үл мэдхээ. Яагаад манай энд байх магадлал байхгүй байгаа? Бас өмнөх хөвгдөөчүүд нь ингээд халуун оронд байж исэн болохоор тэрийг хадгалж явж байгаа. Ааха. За тийм санаа байна. За төвлөр юу гэж бодож байна? Манай амьтнууд өстэй учраас хүүтэн байж чадна. Гэхдээ зан өсгүй учраас халуун оронд байж чадна. Гэхдээ хүйт оронд байж болохгүй учраас Монголд байхгүй. Гэхдээ одоо би бас их өсгүй шүү дээ. Одоо тэг яга хүйт оронд би байгаад байгаа юм бэ? Сар ус гэж байдаг аахгүй юу? Юу байдаг? Сар ус гэж. Шар ус. Амар жижигхэн. Тийм үү. Одоо энэ надад шар ус байж байгаа юу ингээд? Тийм. Оо, за. Ааха. За зааны тухай үл мэдэх юу мэдэх үү? Би өвөгтэй чи өвөл амьдэрдэг төрлийг мэднэ. Бас өвөл амьдэрдэг төрөл байдаг байсан юм уу? Тийм. Арслан зан гэж. Арслан зан тийм. Арслан зан. Амар их бор үстэй. Тэгээд хоёр байгаа шүдний амар том. Тийм. Тэгээд нэг зүйл илүү штэ 2025 онд штэ дэлхийн амар дулаар штэ. За мэдээгүй шүү дээ. Тэгсэн юм уу? Тэгшин тэр үед штэ хоёр тархин гимтэлтэй нэ амьдарч болохоор арслан зан олдсон. Би ч одоо үл мэдхтэй суугаад байна уу? Их мэдхтэй суугаад байна уу? Малгайгаа урдаа өмсдөхгүй бол нэг л их мэдэх харагдаад байна надаа. Үл мэдэх биш те. Зөв ус чи юу гэж очин төгөлдрөө чи тийм сонь сонссон уу? Сонссон. Нэрээ юу? Тайрч ямар мундаг юм бэ? Бас дахиад нэг юм байгаа. Арслан зааны зулцгийн олцсон. Тэгтээ өгцөн байсан. Тэгтээ бас зулцган байсан юм байна. Тэг Зөв. өгсөн одоо хүртэл байсан. За би бодсон шүү дээ зааны тухай юу гэж мэдэх вөхөр заан бол их урт настай гэдгийг мэдэх юм байна. Зөв үү? Зөв. Заан биш их тийм сайхан ааштай тайвныг авцарсан амьт юм шиг санагддаг шүү дээ. Тэгж бодогддог уу? Бодогддог. Заримдаа яагаад? Заримдаа яадаг уу? Заан бас хэрэс тэгээ усны үхрийг алдаг. Зан дээр штэ. За. Ингээд какао идэх тэгээд какао идэх тэгээд бас уцгаад штэ. За. Басаа какао игээд тэгээд кофе идэг. тийм. Нэрээ юу? Тэгээ одоо тэрийг уух уу? Уун. Одоо уух юм. Маш үнэтэй. Маш үнэтэй. Тийм. За би нэг амсч үзье л гэж бодож байна. Дараа нь хэрвээ мөнгө хүрүүл авнаа. Олдвол тийм ээ. Дэлхийний 2 дахь хамгийн үнэтэй ш. Дэлхийний 2 дахь хамгийн үнэтэй юу? За би ерөөсөө мөрөөдөж чирэггүй юм байна гэж ойлголоо. Яар шиг зүгээр. Тэгснээс нэвтрүүлгээ хөдлөөл олдож байгаа копигаа угаал сууж идэх үү? Тэгсэн дээр дээ баг. Тэгсэн дээр дээ. За баярлалаа танд. Бацэн бомсог. За байгаль дэлхийгээ хайрлна гэж юу яриад байгаа юм бэ гэдэг талаар ярив. Ер нь хайрлах ёстой юм уу? Гүй юм уу? Байгаль дэлхий хаа вэ? Мод зүйтэй. Чулуу. Чулуу. Уул. Далай маш сайн. Гол Мөн. Нуур. Тэг хүн яагаад энэ байгалыг хайрлах ёстой гэд юу энэ том хүмүүс яриад идэм бэ? хайрлах хүн бол мод унаа тэгээд мод биднэрт агаар өгж байгаа учраас бид нар амьсгалахаар болоод тэгээд өгөх. Бүх амьтад алга болно. Бүх амьтан алга болно. Тэгэхээр хүн чинь өөрөө юу байх нь вэ? Амьтан. Байгаль байх нь шүү дээ, амьтан байх нь, тийм үү? Тийм. За, бид нар байгалаа яаж ашиглаж гин? Гуруулаа нэг ярий да. Бид нар модыг ингээд тайраад юунд тэргэлдэг вүлээ уг нь? Цаас. Түлээнд тэргэлдэг зүйтэй. Өөр. Цаас болгодог маш сайн. Усыг яадаг вүлээ? Уудаг. Аваад уудаг, тийм үү? Усанд ордог. Усанд ордог. Биеэ цэвэрхэн болгодог. За, өөр. Зүлэг ногоог яадаг юм бид нар? Жимс өгдөг. Зүйтэй, жимс. Ногоо, цай, тий. Идэж болдог ургамал идэг. Идэж болдог ургамал. За өөр бид нар газрын дор юу байдаг вүлээ? Баялаг. Баялаг байдаг. Зүйтэй. Газрын дор ямар баялаг байдаг вүлээ? Үт. За болж сайн байна. Өөр. Алмаз. Ой. За өөр. Бас Алт. Зүйтэй. Нүүрс. Маш сайн. Нүүрсийг яадгийн бид нар гаргаж ирээд? Түлдэг. Өөрөөр хэлбэл дулаан болгодог, тийм үү? За, зүйтэй.
Гэх мэтлэн бид нар газар доорх баялгаа ашиглажлаа. Ингээд ухах га тэр газрыг чи яатсан бид нар? Өвдөгцөн. Өвдөгцөн штэ, муухай болгоцсон штэ, тийм үү? Шороогоо буцаад хийн. Зүйтээс шороогоо буцааж хийгээд өөр яах ёстой вэ? Дээр нь Өвс ногоо тарина. дээр нь өвс ногоо тариад, зүлэгтэй болгоод, мод тариад, услаад эргээд яах ёстой вэ? Хийсэн зүйлээ буцаах ёстой. Буцаах ёстой. Яг зүйтэй. Яагаад гэвэл бидний дараа хэн хэрэглэх вүлээ энэ бүх энэ байгалийнхаа баядгийг чи хэн хэрэглэх вүлээ? Хүүхдүүд хэрэглэн штэ. Дараа нь хүүхдийг хүүхэд хэрэглэн, тийм үү? Хүүхдийг хэрэглэхийн тулд тэр дэлхий яг хിവэрэ гоё. Өнөөдөр ямар байгаа яг тийм байх ёстой, тийм үү? Тийм. За зүйтэй. Маш гоё сэдвийг өнөөдөр гурлаа ярьлаа штэ. Тэ Жеремантэй сүнсгүй байдаг. За, жишээ нь. Чиг орхоо. Чиг орхос сүнсгүй гэж юу? Тий. Чи яагаад гэж бодож байгаа? Би ChatGPT-гээс Жеремантэй сүнсгүй чинь тийм гэж хэлсэн. Ер нь тэгээд энэний тухай та хоёр том болоод, инженер болоод, мундаг ухаантай болоод энийг судлаарай. За юу? За. Ойлгосноо? Амласноо? За одоо бодлын бөмбөлөг булангаа өндөрлөе тийхөө. Тэгээ. Мэдсгийн цочин. Игчин химийн багш мэрэгжилтэй өнөөдөр та хоёрт химийн шинжилгээ ухааны талаар багахан мэдээлэл өгөхөөр ирсэн байна. Та хоёр хим гэж мэдв үү? Мэднэ. Юу гэдэг лээ? Ямар ч гişin доктор шиг. Доктор шиг дээ, яг зөв. Өнөөдөр хэдүүлээ шинжилгээ ухааны багахан туршилт хийж үзье. Science Kid Steel Mongolia-гийн газраас бид гуравт ийм шинжилгээ ухааны багц, туршилтын хүүхдийн багц өгүүлсэн байна. За энийг хэдүүлээ өнөөдөр задлж үзье. Unboxing гэдэг лээ тий? Unboxing хийж үзье. За задлаад үзье. Ийм байна. За юу вэ? Энэ юу вэ? Энэ үү? Яг юм доторны юм аа. Юу гэдэг одоо тий шингэн Жуйлээ хийдэг. Яг зөв. Энийг болохоор хуруу шил гэж нэрлэдэг байна. Хуруутай ижилхэн болохоор нь хуруу шил гэж нэрлсэн болов? Тийм байж магадгүй. Энэ дотор юу идэг вэ гэхээр нөгөө химийнхаа туршилтыг хийдэг байна шүү дээ. Шингэн зүйлээ хийгээд ингээ найруулдаг ахна тий. Шингэн туршилтын хий. Яг зөв. Шингэн туршилтын хийдэг. За ингээ янз янзын бодисууд байж гин. За энэ тий лимоны хүчил гэж ин, сод гэж ин тий ийм бодисууд байж гин. Ой ямар цэнхэр юм бэ? Энэ юу юм болоо? Энэ ус хэмждэг аяг. Ус хэмждэг аяг юм уу? Ямар мундаг юм бэ та хоёр чинь. За ийм нэг юм байна. Энэ юу юм болоо? Энэ одоо Энийг авдаг. хэрэгслүүд нь. Яг зөв тий. Энэ халбагнууд юм. Энэ нөгөө хуурай бодисоо яадаг байна. Энэ халбагаараа хэмжээд авдаг байна шүү дээ. Энэ юу юм болоо? Мэдгүй. Би мэднэ. Нэг усыг ингээд багаараа усаа уургүй юу? Усаа ингээд соруулаад авчдаг юм байна. Ингээд хийчихнэ гэсэн үг. Яг зөв. Ийм юм байна. Энэ юу юм болоо? Одоо нөгөө нүд хамгаалдаг шил. Нүд хамгаалдаг шил үү? Яг зөв тий. Ягаад нүд хамгаалдаг шил зүүд юм бол? Ийм зүйлээр ямар нэгэн хорт байдаг шиг ингээд нүчиж ингээд өнгөрхөө юу нэмж магадгүй болохоор юм шилж үү. Яг зөв. Ингээд нүдээ хамгаалахын тулд зүүдэг байх нь шүү дээ. Туршилт хийхдээ. За энэ нэг юм байна. Өнгө. Энэ юу юм болоо? Энэ усанд хийхэд яг энэ энэ яг өнгөний оролдог хүнсний буудаг ах нь шүү дээ. За тэгвэл энэ хүнсний буудгийг ашиглаад хэдүүлээ багахан туршилт хийгээд үзье. Та хоёрын өмнө ингээд ус байж байгаа тий? Аяган дотор ус байгаа. За энийг нөгөө нэг соруулаарай. Тусаагуур аваад аягандаа энийг аягандаа идчих. За багш нь ингээд шууд хийчих. за хийх. За аваад хийгэрэй. Соруулаарай хавчиж хавч эхлээд энэ бомгор хэсэг байгаад энэ хэсгийг хавчих. Энэс ингээ хавчна. Тэгээ дүрнэ. Би уусаа мэдэн шүү. Яг Би уусаа мэднэ. үл мэдхээ ингээд юм нөхөө. Энэ артлаас нь хавчаад усандаа дүрээд тэгээд тавьчихна. Тэнгүүд ус сорогдоод ирж байгааз. За тэгээ шахна. Шахаарай. Яг зөв. За ингээ усаа ич. 80 мл хүртэл усаа. За би дөнгөж хор дээр. 80 гэхээр хаана вэ? Энэ тий. За тэгвэл хоёулаа ингээ ич. За 80 болсон. Яг зөв 80 хүртэл ингээд. За бараг болсон доо. За. Болсон уу?
Болсон. За нөгөө аяганда энэ тос байгаа юм. Зүгээр ургамлын тос. За энийг гуруула хуваагаад хий. Энэ ингээд за та хоёр ичих. Жохон ичих. Оо яг. За үл мэдхэд үгүй. За үл мэдхэд ичих. За энийг ингээрэй. Тэгэхгүй л харагдахгүй шүү. Үлдсэн үү? Тослог болчихоо. Тэ яана тий. За болсон. За болсон. За одоо өнгнөөс. Би Үснэ бодогнаас. За цэхрээс хоёрыг тусай, шараас хоёрыг тусай, улаанаас хоёрыг тусай гэд. Бүгднгээс хоёрыг тусаан тий. Энийг хөө ингээд тагийг аваарай. Оо яг зөв. Тагийг авлаа. Нөгөө тийш хэрэглэх юм Таг авах юм би. Огтхгүй нөө. Авахтлаа юу. За. За тэгээд доошоо. Авахгүй би нөх бүр. За бүр 3-ыг тусай, 4-ыг ч юм уу. За. Алуу, багш нээх үү? Мэ чи энэ шарыг хэрэглээрэй. Ингээ хүчтэй л дээ. Та хоёр хүчгүй юм уу? Тэ хийгээд энэ тэгэхэд эн чин гарахгүй байж тээ. За л үл мэдэх. одоо энэс их. Үл мэдэх солиод. Мэ шарыг хийгээ. Одоо энэс их. Оо тавч байж тээ. Хийгээрэй. Нэг Ахаад улаан өнгөөс хий тээ. 3 Болцсон уу манай төгөлдрийг? Одоо улаан хийгээд Одоо улааныг хийгээд болоо. Үл мэдэх одоо ямар хийх юм? Буцаага таглаараа минийхөө. За ингээд Хийсэн бол буцаага тагланаа. 5. Яг. Энд одоо 2 3 4 5 болсон. За болсон. Одоо улаан. Одоо улаан. За улаан нээч. 1 2 4 За одоо энэ тосоо хэдүүлээ. Усныхаа дээрээс нь хий. Ингэнгүүт ингээд тосон дотор нөгөө нэг будагнууд чи уусахгүй байгаад байгааз тий? За. Ууслаа. одоо энд хийх юм уу? Хийгээрэй. Одоо өнгөө энд хийх. Хийгээрэй. Өө ногоо. Минийх бас. Ямар өнгөтэй болчоо? Ногоо. Ногоо өнгөтэй болцсон. Минийх ямар өнгөтэй болчоо? Гэтэ минийх шингэсэнгүү жоохон. За одоо ингээд харын хэдүүлээ. Яаж ийн? Юу харагдчихэв? Тос нь хаана харагдчихэв? Дээр нь ус нь яасан? Доор нь нэ тий? Ягаад тосон дээр нь байгаа юм бол? Сүлтөө байдаг шүү дээ. Тий, яг зөв, сүлтөө нь тос идэг. Тэр шиг л Яг зөв шүлтээ хоолны дээр нь ингээд тос ялгараад байдаг шүү дээ тий? Яагаад энэ ингэж ийна гэхээр нөгөө нэг нягтаасаа хамаарч байгаа гэсэн. Жингээсээ хамаарч байгаа гэсэн байна шүү дээ. Тос нь яасан? Нэг хутга гэсэн мэл багш нь. Үгүй тий? Чи хэдэн килограмм билээ үл мэдхий? ямар ч гэсэн янж агаад идэг өдөр болгон. Тийм үү, ямар сони. Минийх хэдэн килограмм юм? 27-оос 25. 27-оос 25. Тэнгүүд багш нь яасан? 50 кг жинтэй. Бид гурвыг хин нь илүү хүнд вэ? Та. Би байх нь шүү дээ. За тэрнтэй адилхан яасан? Тос нь хөнгөн учраас дээр нь байгаад тунаад за харин ус нь хүнд учраас дорно. Байгаад байна гэсэн байх нь шүү дээ. За тэгэнгүүт нөгөө нэг өнгөнүүд чинь тосон дотор уусахгүй байжсэн чинь ус руу хийсэн чинь яасан? Уус. Өнгөнүүд чинь яасан? Тосонд дурггүй, усанд харин яасан? Дуртай байх. За та хоёр ямар мэрэгчлээ болно гэлээд түрүүн сонсож байгаа. Инженер болно гэдгийгсэн шүү дээ. Юуны инженер болох юм? Барилгын. Барилгын инженер. Тэгэхэд энэ араа одоо цементээ яаж зурах вэ? За уснасаа хэдий хийх үү? Тэ шавар хэдий хэмжээтэй хийх үү гэдгийг чинь яадаг? Химийн шинжлэх ухаанаар химээр тодорхойлдог гэсэн үг байна. Тэгэхээр химийн шинжлэх ухаан чухал байна уу? Чухал байх нэ. За тэгэхээр бидэнд ийм гоё туршилт хийх боломж олгосон Science Kit STEAM Mongolia-гийн хамт олондоо бүгдээрээ юу хөө? Баярлалаа. Маш их баярлалаа гэж хэлье. Гурлаа одоо нэвтрүүлгийнхээ төгсгөлд хийдэг уламжил болсон зүйлээ хийцгээе. Хамгийн эхлээд оньсог гэж нэг сони юм байдаг. Манай төгөлдөр оньсог бэлтцсэн гэсэн тий. Зохоосон оньсог шүү. Тий. Би чиний өрөөг дүүргэж чадна. Гэхдээ би ямар ч зай авахгүй. Юу гэж аа? Нохоо. Ном. Үгүй. Би баг мэдх юм шиг байна. Юу? Юу? Хүний амьсгалдаг. Агаар уу? Ойрч чинь төгч. Ойрч чинь үү? Төгч биш үү? Биш. Төгч юм.
Агаар гэж чи мэдхүү үл мэдхээ. Энэ Мэдэн тэнгэрт байгаа. А, Гэтэ тэнгэр- Улаанбаатарт одоо ховорхонтоо жоохон байгаа. Улаанбаатарын утаанаас болж байгаа хгүй юу? Өвөл болохоор. За тэр ч бас үнэн шүү. Утаанаас болоод бидний агаар муу байгаа тий. Тийм. Тийм зөв. За тэгтээ тэр бол биш гэсэн штэ. За би бууж өглөө. гэрэл Гэрэл гигээ чинь яг адилхан тийм байна тий. Тийм бэ. Ойлгосон үл мэдхээ. Өстой гоё. Ойлгосон. Одоо гурлаа ингэн. Хүүхдүүдтэй бөгөөд үзэгчдэд ерөөлд хэлдэг ийм уламжлалыг их чинь нээсэ. Та хоёр ойлгож байна уу ерөөл гэж юу гэж байгааг? Ойлгож байгаа. За алуу төгөлдөр тайлбарлаа юу гэж байгаа ерөөл? цагаан сараар ингээд хүний үрдээ залбирахад тэр үг хэлэхэд тэрийг ерөөл ингээд. Зүйтэй. Өөр үл мэдхээ. Ерөөл гэж юу вэ? Ерөөл гэдэг нь ерөөл магтаал гэдэг хоёрын нэг үг. За ерөөл идэхэд хүн ер нь муу үг хэлдэг үү? Хэлдэггүй сайн. Сайн үг хэлдэг. Дандаа сайн үг хэлдэг Зүүн тийм үү? насалж инээж яваарай. Өө ястай гоё. За та хоёр ерөөсөө миний тайлбаргүйгээр ойлгоцсон юм байна. Төгөлдөр эхлээд хэл. Зүүн насалж инээж яваарай. 100 насалж инээж яваарай. За яагаад та хоёр ер нь дандаа 100 насалж гээд байгаа? Би уухан эхлээд эхэлсэн. Тэгсэн л дээ. Зарим хүмүүс 100 насалдгүй шууд өгдөг учраас 100 насалж Эсвэл бол 100 наслах чүр 100 насалдаг хэрнээ зарим аваар юм уу өвчнөр нь өөр ингээд нас бардаг болохоор өөр ингээд эрүүл сайхан байгаарэ гэж байгаас үг байхгүй юу? Тэгээд инээж яваарай гэдэг ах. Хүн яахаараа инээж явах хэрэгтэй үл мэдхээ? инээж явах юм бол баярлаж жаргалтай байна. За өөр юу гэж бодож байна? Үл мэдхээ юу гэж бодож байна? Инээж явуулаа. Дандаа инээж явж ингээд тэд нар ч бас инээж явах магадaltaй. Зүйтэй маш сайн байна. За ийм хоёр ухаантай хүүтэйгээ өнөөдөр би нэвтрүүлгээ бэлтгэж маш их одоо жаргаж маш их шин зүйлийг хоёр дүүгээсээ мэдэж авлаа. Манай энэ нэвтрүүлэгт оролцож байгаа хөөрхөн дүүнер маань болон энэ нэвтрүүлгийн маань үзэж байгаа хүүхдүүд манай дэлхийн хүүхдүүд бүгдээрээ үргэлж дандаа ерөөлөөр бэлхэж байх болтугай гэж их чинь ерөөё. Ингээд өнөөдрийн зочин хэн блээ үл мэдхээ? Төвөлдөр Хунсаа идээд л байх юм да манай үл мэдэх. Хэр урт юм дээ? Идэж дуусч гин үү? Ер нь хэр байна? дуусч Дуусч. Нэвтрүүлэг эхлэхэд л идээд ихэлсэн одоо их дуусгаж байгаа юм байна тийм үү? дуусч. Төгөлдөр найзтай хоёлоо одоо бэлгээ гартуулнаа. За үл мэд хэлдэ ямар газар их гинэ чи өөрийнхөө тайлбарлаад та. За ингээд гадаад брэнд бөгөөд энэ брэнд ингээд Монголд оршин байдаг бөгөөд энэ брэндийг ингээд Лого дээр нь юу байгаа илээ? Тэмээ байгаа ийм брэнд шүү. Хоёр бүхтэй тэмээ учраас манай Монгол тэмээ байна тийм үү? Тийм. South Gobi Sense гэдэг компани агч нарын бэлэг байхгүй юу л мэдхээ. Тийм. Эх орондоо хэрэгтэй ирээдүйдээ маш их бахархмаар сайн хүмүүс одоорой гэж өрөөгөөд энэ бэлгийг өгөөрэй гэсэн шүү. За юу? За Газрын гүнээс хөгжлийг олборлно. Ерөнхий ивент тэтгэгч South Gobi Sense. Батуусын жармаг. Яг үнэн Батуусын зармаг. Гэхдээ энэ зармаг зүгээр зармаг биш ямар зармаг вэ нү? Бялуун зармаг. За ингээд бүх хүүхдүүдийн амьдрал үргэлж сайн сайхан бэлэгтэй байх болтугай гэж хүсэн өрөөгөөд дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.